Европын парламентаас нэгэн шийдвэр гаргасан байна. За парламентын зүгээс Оросын холбооны улс болон Белорусаас нийлүүлж байгаа бордоонд импортын өндөр татвар ногдуулах шийдвэрийг гаргасан байна. За энэ асуудал дээр бол Европын тариаланчид бол ихээхэн эмзэглэж байгаа. За тэдний хувьд бордооны үн нэмэгдснээр газар тариалантай холбоотой бараа бүтээгдэхүүний үн өснө гэсэн ийм болгоомжл байсан. За үүнийг үл харгалзан Европын парламент тухайн шийдвэрийг баталсан байна. За Европын парламентын гишүүдийн 411 нь бол тухайн хуулийн төслийг дэмжсэн. За 100 нь бол эсэргүүцснээр 7 дугаар сард импортын татвар ногдуулах тухай хуулийн төсөл бол дэмжигдсэн байна. За 2028 он гэхэд бол тухайн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн ерөнхийдөө Европын холбооноос авахгүй, Оросын холбооны улсаас бол авахгүй ах ийм нөхцөл байдлыг энэхүү импортын тариф бүрдүүлж байгаа юм. За 2023 онд Европын бордооны хэрэглээний 70% нь бол азотын бордоо байсан. За үүний 1.3 тэрбум еврогийн үн бүхий Европын холбооны бордооны импортын 25%-ыг Оросын холбооны улс бүрдүүлж байсан. За Европын холбооны үзэж байгаагаар зарим төрлийн бордооны татвар нь 3 жилийн хугацаанд 6.5%-аас 100% хүртэл бол өснө. За ингэснээр бол 2028 он гэхэд бордооны худалдаа тэр дундаа Оростой хийж байгаа бордооны худалдаа үндсэндээ зогсох боломжтой болно. За мөн газар тариалангийн бүтээгдэхүүний хувьд 50% татварыг нэмж ногдуулах шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За өнгөрсөн жил Украины дайны улмаас Оросын холбооны улс Белорусын нийлүүлж байгаа бүтээгдэхүүнд өндөр тариф ногдуулсан бол энэхүү импортын шинэ тариф нь мах, сүүн бүтээгдэхүүн, жимсгэн, хүнс ногоо зэрэг Оросын холбооны улсаас нийлүүлдэг урд өмнө өндөр татваргүй байсан хөдөө аж ахуйн импортын 15% нь бас хамаарч байгаа юм байна. Европын холбооны хууль тогтоогчдын мэдгдснээр энэхүү импортын тарифыг нэмэгдүүлж байгаа явдал нь бол Европын холбооны зүгээс Оросын холбооны улсын дайны машиныг тэжээх энэ байдлыг зогсоох, Европын фермерүүд хөдөө аж ахуйн эрхлэгчдийг Оросын бордооноос хараат байдлаас салгах зорилготой юм байна. Гишүүн орнууд уг саналыг бол аль хэдийн дэмжсэн. За тэд бол албан ёсоор тухайн шийдвэрийг зөвшөөрсөн гэдгээ харуулж саяхан батлах юм шаардлагатай болно. Энэ шийдвэртэй холбогдуулан Оросын холбооны улсын зүгээс мэдээлэл гаргасан. За энэхүү гайлын татварыг нэмэгдүүлж байгаа явдал нь цаашдаа Европын холбооны орнуудад бордооны үн өсгөл хүргэнэ гэдгийг пүр гарагт мэдэгдсэн байна. За Оросын холбооны улсын азотын бордооны эрэлт бол бусад зах зээлд өндөр хэвээр байгаа. За мөн Оросын бордоонд хамгийн өндөр чанартай гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. За Европын тариалагдчдын бүлэг болох Клопакого нэртэй бүлэг бол Франц Пресс агентлагт мэдэгдэл өгтөө Оросын бордоог ашиглах нь бол логистикийн хувьд бол харьцангуй оновчтой сонголт. За яагаад вэ гэх юм бол логистик нь аль хэдийн бүрдсэн. За мөн өвний хувьд бол өрсөлдөх чадвар сайтай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. За энэхүү тарифыг нэмэгдүүлж байгаа явдал нь Европын холбооны хөдөө аж ахуйн салбарыг сүйтгэж болзошгүй гэж газар тариалан эрхлэгчид холбоотоос мэдэгдэж байна. За Европын комисс энэхүү тариф нь дотоодын бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх тустай үйл ажиллагаа гэж үзэж байгаа. За мөн үүнээс холбогдуулан үүсэх үнийн зочрлын тохиолдолд бол бусад бус нутгаас бордоо импортлох замаар тухайн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ингэснээр бол үнийн тариф нэмэгдсэнтэй холбоотой үнийн дарамтыг бууруулах арга хэмжээ бас авна гэж мэдэгдэж байгаа юм байна. Манай улсын хувьд бол бордооны төрлийн бүтээгдэхүүний хувьд импортоос хамааралтай байдгийн байна. За манай улсын азотын бордооныхоо 98.5%-ыг Оросын холбооны улсаас авдаг. За сүүлийн үед Орос Украины дайнтай холбогдуулан үүссэн хурцмат нөхцөл байдлаас болоод Оросын холбооны улсаас нийлүүлж байгаа азотын бордоонд квот тогтоосон. За энэ нь бол манай импортод бол хязгаарлалт болсон. За ингээд үүнээс болоод манай импортлж байгаа бордооны зардал 2 дахин нэмэгдсэн ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За Монгол улсын хувьд бол 1990-ад оны дунд үеэс эхлээд бордооны хэрэглээ бол тогтвортой нэмэгдэж байгаа юм байна. За ялангуяа сүүлийн 15 жилийн хугацаанд өсөлтийн хурд нь мэдэгдгүүц нэмэгдсэн. За ер нь бол бордооны хэрэглээ 900 гаруй хувиар өссөн ийм байдалтай байгаа юм байна. За энэ өсөлт нь бол манай улс хүнсний салбараа хөгжүүлж байгаатай холбоотойгоор энэ өсөлт бий болсон гэж үзэж байгаа. За мөн газар тариалан эрхлэх үйл ажиллагаа бол нэмэгдсэн. За 2018 оны хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр Монгол улсын бордооны хэрэглээ 1 га газар тариалангийн хувьд 32 кг куб буюу жилдээ ойролцоогоор 13,200
280 тонн байдаг юм байна. За тэгэхээр энэ одоо Бордотой холбоотой Бордоны тариф Европын холбоонд нэмэгдэж байгаа асуудал нь бол зарим орнуудад боломжийг нээж байгаа. За үүн дотор бол магадгүй манай улсад нийлүүлж байгаа Бордоны квотыг одоо цуцлах асуудал үүсэж болзошгүй гэж харж байна. Нөгөөтэйгүр Европын холбооноос гадна Оросын одоо Бордог импортлож авдаг томоохон орны нэг бол энтхэг ус байгаа. За ер нь бол энтхэг ус Украины дайн үүсэнтэй холбоотойгоор бол хамгийн их энэ одоо худалдаатай холбоотой асуудлаас ашиг хүртэж байгаа ийм усын тоонд орж байгаа. За учир нь гэвэл энтхэг ус Оросын холбооны усаас хямд газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авч байсан. За мөн Бордогч гэсэн тодорхой үнийн хөнгөлөлттэй байдлаар худалдаж авсан ийм байдал байгаа. За барууны орнуудын 20 грамж авсны дараа энтгэгт хийсэн Оросын холбооны усын Бордоны экспорт зөвхөн 2022 он гэхэд 6 дахин өссөн ийм байдалтай байгаа. За Оросын томоохон Бордо үйлдвэрлэгч Bosagro компанийн хувьд ирээдүйд нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бол Оросын үйлдвэрлэгчид ногдуулдаг 5% импортын татвараа бууруулахыг энтгэгт уриалсан. За өнгөрсөн жил бол энэ уриалгыг гаргасан байгаа. За энтгийн худалдаа ажилтны яамны мэдгдснээр 2024 онд Оросын холбооны ус энтгэгт 4.6 тонн Бордо нийлүүлсэн. За дотоодын зах зээлийнх нь 24.45%-ийг нь Оросын холбооны ус нийлүүлдэг юм байна. За энтгэг Оросын холбооны усын хувьд хоёр талынхаа худалдааг 2030 он гэхэд 65 тэрбум $. Байгаа энэ одоогийн худалдааг 100 тэрбум болгож одоо нэмэгдүүлэх юм зорилт тавиад байгаа. За үүн дотор бол Бордоны энэ одоо экспорт бол тодорхой хувь хэмжээг эзлэх боломжтой гэж үзэж байгаа. За мөн Украины дайн дэгдснээс хойш бол Оросын холбооны улсын зүгээс одоо Европоос бусад болон зах зээлд нийлүүлж байгаа. За тэр дундаа энтгэг зэрэг орнуудад нийлүүлж байгаа хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлт огцом нэмэгдэж байгаа. За тэгэхээр энэ одоо Бордотой холбоотой асуудал нь бол манай улсын болон за бусад одоо Оросын холбооны улсаас Бордо авдаг орнуудын хувьд тодорхой нөлөөллийг үзүүлэхээр байгаа юм байна.